Morgan Freeman 1937 оны 6 дугаар сарын 1-нд Mississippi мужийн Memphis орчмын жижиг тосгонд төржээ. Эцэг эх нь хурим хийгээд удаагүй байхдаа амьдралаа хадгалж чадаагүй тул Morgan ээжийнхээ асрамжинд өссөн. Хүүхэд нас нь үнэхээр энгийн гэрэн санхүүгийн хувьд хэцүү байсан ч тэр орчинд түүний өөрийгөө хөгжүүлэх зан чанар хүмүүнлэгийн ойлголтонд гүн нөлөө үзүүлсэн гэдэг. Тэр багасаа л дуу хоолой үг хэлэх чадвараараа бусдаас ялгардаг байсан бөгөөд ангидаач дуу хоолойгоороо онцгойрдог жаал байж. Түүний багнаас ээжийнх нь хичээл зүтгэл өөртөө итгэлээр дүүрэн байдлаас ихээхэн сургамж авсан үе байлаа. Morgan Freeman-ыг баг байхад нь ээж нь ажил хайж явдаг байсан учраас түүнийг Mississippi-д эмээ дээр нь үлдээдэг байж. Түүний хүүхэд насны хамгийн дулаан хамгийн тавин дурсамжууд тэр жижиг байшинд үлдсэн гэдэг. Эмээ нь түүнд үлгэр ярьж өгдөг, кино үзэх мөнгө хадгалж өгдөг. Мөрөөдлөө том байлгах гэж хэлдэг байсан гэдэг. Тэр байшин бол Morgan хүүгийн хувьд ертөнцийн хамгийн аюулгүй газар байлаа. Гэтэл тэр дөнгөж 6 настайдаа эмээгээ алдсан. Хүүхэд насных нь тэр дулаан ертөнц нэг л өдөр хоосорчихсон мэт болсон. Дараа нь Чикаго руу нүүхэд хүйтэн гудамж танихгүй хүмүүс эмээгийнх нь байшингийн нам гүм өнөр хүртэл өгөөлөгддөг байсан гэдэг. Хар багаас нь ихэлсэн сорилтууд түүнийг төвчээртэй хүний сэтгэл зүрхийг ойлгодог хүн болгож хүмүүжүүлсэн. Тэр багасаа хотын амьдрал гудамжны дүр төрх байгалийн оймод гээд орчин тойрон түүний төсөөллийг баяжуулж ирээдүйн жүжигчин болох замыг нь эхлүүлсэн гэж хэлж болно. Бага насндаа тэр кино, телевиз, радиог анхааран сонсон үзэж, ээжийнхэн уншдаг ном, сонсдог радиогийн хөтөлбөрүүдийг шимтэн сонсдог байв. Гэвч хэцүү сорилтууд бага наснд нь их байлаа. Заримдаа гэрт нь хоол хүнс дутагдах, сургуулийн автобусанд ороход бусдад дээрлэхүүлэх, дээрэмжид ихтэй гудамжинд аюул төртөх гэх мэт. Гэсэн ч Freeman өсвөр наснд ирэх үедээ драмын урлаг, тайзны жүжигт сонирхолтой нэгэн болжээ. Сургуулийнхаа драмын дугууланд орж анхны дөрүүдээ оролдож эхэлсэн нь түүний ирээдүйн карьерийн эхлэл байлаа. Тэрээр дуу хоолой, хөдөлгөөн, дүр бүтээх чадвараа сургууль театрт туршиж, бага насны мөрөөдлөө бодиттой болгох анхны алхмуудыг хийсэн. Ахлах сургуулиа төгсөхөд Morgan Freeman-д жүжигийн сургуульд тэтгэлэг авах боломжтой болов. Гэхдээ тэр үед түүний зүрхэнд өөр бас нэг мөрөөдөл байлаа. Тэр бол нисгэгч болох. Тиймээс тэр жүжигийн замаа түр хойш тавиад агаарын цэрэгт элссэн. Тэр олон жил тэнгэрт нисхийг мөрөөдөж явсан. Эцэст нь нэг өдөр сургуулийн онгоцны бүхээгт анх удаа суух мөж иржээ. Бага наснаасаа кинон дээр харж төсөөлсөн тэр романтик дүр зураг бодит болов. Гэтэл бүхээг дотор сууж тоо томшгүй олон унтраалга, хинжүүр, төмөр самбруудыг ширтэн суухдаа гинэт нэг бодол толгойд нь цахилгаан мэт орж ирсэн гэдэг. Би нисэх дуртай юм биш, харин нисгэгч байна гэсэн санаанд л дуртай байжээ гэж өөртөө хэлжээ. Тэр мөчид бага насны нэг мөрөөдөл нь тэгж дууссан. Гэхдээ яг тэр мөчид дэлхий дахинд агуу нэгэн жүжигчин төрөх гэж байлаа. 1960-ад оны сүүлээр Morgan Freeman Нью-Йорк хотод ирж театр, радио, телевизийн урлагт өөрийгөө сольж эхлэв. Түүний зорилго энгийн байгаагүй, бараг бүх дүрд тоглож ур чадвараа баттгахыг хүссэн. Off-Broadway театрт элсэж өдөр бүр дүрийн хөдөлгөөн, яриа, дуу хоолой, сэтгэл зүйн хувирлыг судалж эхэлсэн байдаг. Театрын олон жижиг дүр тоглож байсан ч санхүүгийн хувьд хэцүү хэвээр байсан. Гэвч тэр бууж өгөөгүй. Тэр үед Morgan Freeman радио станцад ажилд орж чадав. Радио станц нь хөгжим, мэдээ, богино жүжигийн нэвтрүүлэг дамжуулдаг бөгөөд тэрээр дуу хоолойгоо ашиглан зохиомж унших, дүр бүтээх, сурталчилгааны бичлэг хийх, богино жүжигийн дүрд оролцох зэрэг ажлуудыг хийж эхэлв. Энэхүү туршилгын түүнд дуу хоолойгоо зөв амьд бид ашиглах чадвар, ярианы хэм, сэтгэл хөдлөлийг дамжуулах ур чадвар, дүрийг бодитоор дүрслэх чадвар, ажлын сахилга бод, цаг барих чадвар гэх мэт жүжигийн ур чадварт шууд нөлөөлөх аргуудтай танилцж байна. Тэрээр радиод ажиллаж байх хугацаанд дуу хоолойгоо зөвшөөрлөх, мөн үгийг хэрхэн хэлэх, бас дүрийг амьд бид үзүүлэх ур чадвараа суулгаж эхэлсэн байлаа. Гэвч түүнд уналтууд олон байв. Зарим дүрүүд бүтэлгүй, зарим төсөл хойшлогдож, өөрийн чадварын талаар эргэлзэх үеуд гарч байлаа. Гэвч уналтаас сургамж авч дахин босгох чадвар нь хүчирхэг байсан. Нэгэн зэрэг театрт тоглох, радио, телевизийн жижиг төслүүдээр ажиллах нь түүнд ур чадвар, тайзны мэдрэмж, дүр бүтээх арга барилыг хөгжүүлэх боломжийг өгсөн. Өдөр бүр дүрийн судалгаа хийж шин дүрт өөрийгөө сорж байлаа. Morgan Freeman Нью-Йорк хотын хүнд амьдралыг даван туулж жүжигчин болох хүсэлдээ үнэнж байсан. Ур чадвар, тэсвэр, төвчээр, сэтгэл зүйн бэлтгэл нь түүнийг ажилдаа тууштай, дүр бүрийг бодитоор үзүүлэх чадвартай болгожээ. 1960-ад оны төгсгөл 1970-ад оны эхээр театр, радио, телевизийн туршлагыг хөрөнгөлүүлсэн Morgan Freeman кино урлагт хүч сорж эхлэв.
Тэрээр анхны дөрүүддээ амьд бодитоор хандсан нь продюсер найруулагчдын анхаарлыг татсан байна. 1980-ад оны эхээр Teachers, Eyewitness, Brubaker зэрэг кинонууд нь Фриманы дүр бүтээх чадварыг дэлхийд танилцуулж эхлэв. Түүний дуу хоолой, тайсны мэдрэмж, дүрийн гүнзгий судалгаа нь үзэгчдэд шин сэтгэгдэл төрүүлж байлаа. 1989 онд Driving Miss Daisy кинон тоглож гол дүрийн хөгшин өвөрмөц зан чанартай дүрийг бүтээснээр Morgan Freeman анхны том амжилтандаа хүрсэн. Энэхүү дүр нь үзэгчдэд гүн мэдрэмж төрүүлж түүний жүжигчний ур чадварыг үнэлүүлсэн ба тэр энэ үед 52 насыг хэдийн хүрсэн байсан нь дэлхийд төгсөн алдар нэр нь хожуу ирсэнд тооцогддог. 1990-ад оны эхээр Glory, Lean on Me, Shawshank-аас оргосон зэрэг кинонууд нь Freeman-ы дүрийн төрөлдсөн чадварыг харууллаа. Тэрээр зөвхөн гол дүр тоглох төдийгүй дүрийн дотоод сэтгэл, бодол санааг илэрхийлэх арга барилыг төгс эзэмшсэн нэгэн болжээ. Дараа нь 2005 онд $1 Million Baby кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал авсан нь түүний кино урлагийн оргил үеийг тэмдэглэсэн. Энэхүү амжилт нь Фриманы дүр бүтээх арга барил бодит амьдралаас суралцсан туршлагын үр шим байлаа. Фриман дүр бүтээхдээ амьдралын туршлага, хувь хүний сэтгэлгээ, дүрийн дотоод сэтгэлийг шингээж үзэгчдэд хүргэдэг. Гол дүрүүдээс гадна туслах дүр, богино киноны дүрүүдэд хүртэл өөрийн шинж чанарыг оруулж чаддаг. Жаахан хожууч хилээ алдар нэр нь түүнийг олон улс кино продюсеруудын анхаарлын төвд авчирсан. Шаргуу хөдөлмөр дүр бүртээ итгэл үнэмшилтэй хандсан нь түүнд кино урлагт урт удаан үр дүнтэй карьерийг нь баталгаажуулсан. Фриман оргил үедээ үзэгчдэд жинхэнэ дүр бүтээдэг жүжигчин гэж юу болохыг харуулсан. Тэрээр кино урлагийн стандарт дүр бүтээх ур чадварын шинэ хэмжүүрийг тогтоосон юм. Алдар нэр амжилт нь түүнд илүү их боломж шин дүр бүтээх урам зориг өгсөн. Хожууч хилээ маш томор ирсэн Фриманы амжилт нь үзэгчдэд урам зориг өгч жүжигчин болох хүсэлтэй залууст жинхэнэ үлгэр жишээ болжээ. Түүний дүрүүдийн ард шаргуу хөдөлмөр ур чадварын тууштай байдал дүр бүрийг бодитоор амьдлах хүчин чармаалт нуугдсан. Мэдээж амжилтууд нь Morgan Freeman-д олон боломж олгосон ч хувийн амьдралд нь сорилт уналтыг авчирсан юм. Алдар нэртэй байх нь гэр бүл болоод харилцаа эрүүл мэндэд дарамт үүсгэдэг. Morgan Freeman амьдралдаа 4 удаа гэрлэж байсан. Түүний анхны гэрлэлт 1967 онд Jay Gould-тэй хийсэн бөгөөд богино хугацаанд салсан. Дараа нь 1970 онд дахин Jean-тэй 2 дахь гэрэлтийг туршсан ч богино хугацаанд төгссөн. 1984 онд Morgan Freeman Mary Ann Pickard-тай гэрлэж гэр бүлийн амьдрал бүтээсэн ч 1990-ад оны эхээр салсан. Харин үүний дараа Morgan Eleanor Green-тэй гэрлэж өнөө хүртэл хамт амьдарч байна. Энэ гэрлэлтэн түүнд тогтвортой дэмжлэг, сэтгэл санааны тайван байдал өгчээ. Тэд 3 хүүхэдтэй. Эхнэрийнх нь өмнөх гэрлэлтээс 2 хүүхэд, мөн тэдний дундаас төрсөн 1 хүүхэд. Нас сахихын хэрээр эрүүл мэндэн ч түүнд чухал сорилт болов. Олон цагийн зураг авалт нь бие махбодод нөлөөлж хүнд нөхцөл ажиллах шаардлагатай болсон гэдэг. Тэр 60 настайгаас хооллолт, дасгал хөдөлгөөн амралтыг зохицуулж, бие оюун санаагаа хамгаалахад маш их анхаарах болсон. Алдар нэр нь дарамт өсгөж сэтгүүлчдийн анхаарал олон нийтийн шүүмжлэл нь сэтгэл зүйдэн ч нөлөөсөн гэж тэр ярьдаг. Хувийн амьдралд нь хайр, нөхөрлөл, гэр бүл, найз нөхөдтэй харилцах сорилт гарсан ч тэдгээр харилцаанд түүнд амьдралын үнэт туршлага болсон. Алдаа гаргах, уналттай нүр тулах нь хүчрэх хүн болох, шийдвэрээ гаргах чадвараа баталгаажуулах боломжийг өгчээ. Сэтгэл зүйн бэлтгэл нь амьдралын гол тулгуур болсон гэдэг. Бясалгал, ном унших, найз нөхөдтэйгээ ярилцах, байгальд гарах зэрэг нь стрессийг бууруулж, дотоод хүчээ сэргээх арга нь болжээ. 2008 оны нэгэн шөнө Миссисипигийн нам гүм зам дээр түүний машин хид хид эргэж тэр ноцтой осолдсон. Аврагчид төмөр хааж ашиглан түүнийг машинаас гаргаж авахад Morgan Freeman ухаантай хിവэрэ бүр хажууд нь байсан хүмүүстэй онгоо ярьж инээлгэж байсан гэдэг. Гэхдээ тэр шөнө түүний зүүн мөр гар тохой хүнд гэмтэж мэдрэлийн ноцтой гинтэл үйлдсэн юм. Хагалгааны дараа түүний гар нь бүрэн сэргэж чадаагүй. Зүүн гарынх нь хуруунууд нь бараг мдээгүй болж архаг өвдөлттэй үлдсэн учраас одоо хүртэл олон нийтийн арга хэмжээнд нэг гартаа хар бэлий өмсдөг болсон. Энэ бэлийн зүгээр нэг хэв маяг биш, энэ бол түүний өвдөлтийг нуундарж амьдралынхаа уналтыг хүч болгосон бэлэгдэл байлаа. 2010 он гарахад Morgan Freeman баримтат кинонд дуу оруулах ажлыг эрчимтэй хийж эхэлсэн юм. Өртний нөхөн дундуур зэрэг шинжлэх ухааны нэвтрүүлгүүд дуу оруулж, мэдлэг түгээх, үзэгчдийг эргцүүлэн бодоход уриалах чадвараа харуулв. Түүний онцгой дуу хоолой, тайван мөртлөө, хүчтэй харизм нь нийгэмд гүн нөлөө үзүүлсэн юм. Freeman олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүүхэд залуучууд боловсролын төслүүдэд дэмжлэг үзүүлж эхэлсэн.
Тэрээр кино урлагийнхаа нэр хүндийг ашиглан оюутан залуу жүжигчдэд ментор зөвлөгөө өгөх ажлыг олон жил хийж ирсэн байна. Энэ нь түүний түүхэн өв туршлагыг ирээдүйд дамжуулах чухал ажил болсон юм. 2015 онд Морган Фриманы өсгөж хүмүүжүүлсэн 33 настай аж охин Эдина Хайнс Нью-Йоркийн гудамжинд харамсалтайгаар амиа алдсан. Тэр үед Эдина дөнгөж уран бүтээлийнхээ замыг эхлүүлж жүжигчин болох мөрөөдлөө биелүүлж эхэлж байсан үе. Морган Фриман түүнийг багаас нь өөрөө өсгсөн. Харамсалтай нь аж охин нь согтуу найз залуудаа олон удаа хотглуулж амиа алдсан байдаг. Энэ мэдээг сонссон тэр мөч Фриманы амьдралын хамгийн намгүм, хамгийн хүнд уналтуудын нэг болсон. Гэр бүл нь Морган Фриманы амжилт босолтод чухал дэмжлэг болсон. Эхнэр Элеонор Грин түүний дэргэд үргэлж байсаар иржээ. Сүүлийн жилүүдэд Морган Фриман шударгаас байгаль орчин боловсролын асуудалд анхаарлаа хандуулж олон нийтийн идэвхтэн болсон. Тэрээр олон төслүүдээр дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт бий болох орлого хийж байна. Үзэгчид түүний дөрүүдээс зөвхөн киноны сонирхолтой түүх төдийгүй амьдралын ухаан, тэсвэр, хүний чанарыг мэдэрч суралцаж чаддаг. Морган Фриманыг хүмүүс бурхны хоолой гэж нэрлэдэг. Энэ нэр нь зөвхөн түүний онцгой гүн гүнзгий дуу хоолойноос гараагүй. Энэ нь түүний амьдралын туршлага, мэдрэмж, тэсвэр төвчээр хүнлэг чанарыг илэрхийлж буй бэлэгдэл билээ. Фриманы хоолойнд сонсогчдод зөвхөн үг биш мэдрэмж бодол санааг дамжуулж чаддаг. Уналт, босолт, хайр, эмзэглэл, баяр баясгал бүгдийг нэгэн зэрэг мэдрүүлдэг. Өдгөө 89 настай Морган Фриман бол зөвхөн жүжигчин биш, амьдралын үнэт түүх урам зоригийн бэлэгдэл, сэтгэлд үлдэх өвийг дэлхийд үлдээсэн хүн юм а.